За баяд болол ерөнхийдөө одоо эхнэр авсан эрэгтэй, нөхөрт гарсан эмэгтэй, нөхөрт гараагүй эмэгтэй, нөхөрт гараагүй хөвөө гэх мэтлэн хувцсууд нь бүгд өөр өөр байдаг. Жишээлбэл одоо нөхөрт гарсан эмэгтэй бол хөрөн тэрмэн өнгөтэй одоо тийм цэгдэг тэрлэг өмсдөг. Тэр ямар учраас тэгж байна? Тэрийг одоо би бас яагаад хөрөн тэрмэн юм болоо гэж бодоод бас нэг өнгө судалдаг эрдэмтдийн имийг үзэж хахад хөрөн тэрмэн өнгө бол өнгөний их юм гэж утсан билээ. За ингээд аваад үзэхлээр тэр одоо өнгө бол их чухал юм шиг байлаа. Тэгээд ямар ч л байсан хөрөн тэрмэн өнгөөр цэгдэг тэрлэг хоёрыг заавал хийдэг. Баяд хэдвэрийн дээлтэй мөртлөө хөрөн биш бол за энэ баяд биш. Биш. Тий. Тэр нь нэг өсөндөө бас тэр баяд эмэгтэйг таньдаг тэмдэг дохой болж байгаа. Цэгдэг тэрлэг хоёр нь өнгө дагсан хоёлаа хөрөн тэрмэн байна гэсэн үг. За одоо жишээлбэл ойрхон байгаагаа дөрвөдтэй харьцуулах юм бол мэдээж өнгөнийхөө хувьд өөрөөгөө зтэй. Дөрвөдөд хөхийг өмсдөг, баядууд хөрөн тэрмэн өмсдөг. Одоо дотор одоо тэрлэг байна тийм ээ. Тэрлэг нь одоо цэгдгнээсээ доороосоо 4 хуруу одоо урт байдаг баядад. Дөрвөдөд болвол илүү цэгдэг нь урт байдаг байхгүй юу? Тэгэхээр баяд нь одоо цэгдэг нь богино байдаг гэсэн. Богино байдаг.